хүмүүс яг тэгдэг байхгүй үзүүлдэг болсод ингээд за би одоо ингээд цээж гашуу оргидог гэл ингээд шууд өвчнөө хэлчихдэг. Надад нэг хоол бичдэг ч гэдэг тий. Гэтэл натэ цээж гашуу оргилт гэдгийн цаана натэ бас өөр олон нөгөө нэг одоо эмгэг байдлууд бас байгаад идэг. Одоо ингээд ядаж эмгэг байдал биш юмаа гэхэд одоо ингээд нас хүйс тий хид төрсөн одоо хүүхдтэй юу хүлтэй юу гэд ингээд нөгөө өөрийн одоо онцлог хэрэгцээт байдал нь ондоо тийм ондоо одоо байгаад идэг учраас тэрэндээ тааруулсан хоолыг ингээд давхар бодож ингэж бичих хэрэгтэй байгаад идэг. Тэгэхээр үзлэг гэдэг зүйл маань маш чухал байгаад идэг. Тэгэхээр хоол зүйчнэр ингээд үзлэг хийхдээ бас нэлээд удаа үздэг. Одоо ингээл эмчнэрт биднэрт нэг одоо нэг 15-20 минут л өгдөг шүү дээ. Гэтэл тэрнээс илүү удаан ингэж ярилцдаг. Тэгэхээр тэгжижил тэгэл яг нөгөө нэг олон зүйлүүдийн голд таарсан тийм хоол. Тэгэл биений нөгөө өвчнийх нь онцлогийг ярих нь дээрээс нь өөрийнх нь дуртай болон дургүй хоол тэгээ идэж чадан чадахгүй тийм. Яг тэрнээс нь болоод маш удаан хугацаанд судалгаа хийх нь шүү дээ тийм хүн дээрээ.